Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Tesa Group-ийн хувьд Tesa Food буюу хүнсний үйлдвэрлэл, худалдаа, экспорт, за Tesa Properties буюу барилга бүтээн байгуулалт, төслийн хөгжүүлэлтүүдийн чиглэлээр, за түнчлэн бизнес төслийн хөгжүүлэлтүүд, хөрөнгө оруулалтын чиглэлээр Tesa Investment гээд үндсэн бизнесийн 3 лайны хүрээнд 30 гаруй салбар компанитай үйл ажиллагаагаа явуулж байна. Tesa Group маань анх барилгын салбарт 2012 оноос хойш орсон байгаа. Яг тухайн үедээ бол ер нь үйлдвэрийн байрны тэргээд ер нь ажилчид маань боломжит ер нь бол байртай байх боломжууд байна уу гэж судлаад эхэлж исэн. Тухайн судалгаа маань ер нь эргүүлээд одоо яг Tesa Group-ийг Tesa Properties Group хэмжээнд аваачих барилгын салбар руу оруулах хэмжээний одоо уул суурийг тавьж эхлүүлсэн байгаа. Tesa Properties Group-ийн хувьд бидний төслүүд одоо оршин суугчдаа хамтран ажиллаж байгаа хүмүүстэй хүн барилга бүтээн байгуулалт, барилга байшин гэхээс илүүтэй тухайн хүнд амьдралын хөвшлийг хувийн хэрэгцээ болоод нийтийн хэрэгцээ бүх зүйлийг хогцоор нь хангахыг зорж ажилладаг. 2010 оны үед бас нэг 7-800-аад ажилтнтай болсон. Манай ажилтнуудын голдуу хөдөө орон нутгаас ирсэн, нэг бол дөнгөж сургууль төгссөн залуучууд, гэр бүл болсон залуучууд байсан. Ажилтнуудынхаа нийгмийн хариуцлага, нийгмийн асуудлыг шийдэх шаардлагатай байна гэдэг дээр бид нэг 100 айлын орон сууц барих, 5 давхар 3 блок барилга барих газар хайж эхэлсэн. Нэлээд том хороолол баригдах боломжтой, төсөл хөгжүүлэх боломжтой газар байж таарад ер нь тэгэл барилгын салбар руу орсон доо. Стандарт зөвслөр буюу хүний наад захын одоо амьдрах хэрэгцээ шаардлагууд, нийгмийн дэд үтцүүдийг дэнд орол одоо бүтээн байгуулалттайгаа хамтдаа шийдэж өгсөн гэдгээр бас давуу талтай. Ажилчдынхаа хэрэгцээ нэгэнд барьсан юм чинь банк нь ойр, хүүхдийн цэцэрлэг сургууль нь ойр, энэ бүх юмыг цогцоор нь шийдье гэдэг концепц гараад бидний судалгаа бараг жил гар нэрвэлжилсэн байх. Мэдээж худалдаа үйлчилгээний төвүүд болох тийм 10 блок цогцлбор хорооллыг анх Монголд нэвтрүүлж исэн. Ер нь стандарт цогцлбор хороолол гээд. За тэгээд тухайн төсөл маань анх яг ихний шаваан тавиад, ихний 3 блокийн шавыг тавиад шууд одоо үржилсэн захиалгаар бүгд зарагдаад дуусчихсан. Энэ маань ч тэгээд дараачийн төслүүдийг хэрэгжүүлж эхлэх боломж зориг өгсөн. За эхний төсөл маань одоо 5 жилийн хугацаанд үргэлжлээд дууссан байгаа. Одоогоор бид 10 жилийн хугацаанд 4 төсөлтэйгээр яг үйл ажиллагааг үргэлжлүүлэн явж байна. Давхарцсан тоогоор ер нь бол 1095 ажилчдыг бид ажлын байраар ханган ингээд 10 жилийн хугацаанд ажиллаж байна. За Sky Garden төслийн хувьд төслийн хөгжүүлэлтийн хугацаанд бол 2-3 жилийг зарцуулсан тийм төсөл байгаа. Зөвхөн барилга бүтээн байгуулалт амьдрах хэрэгцээ гэхээс илүүтэй бүхэл бүтэн амьдралын хөвшлийг яаж өгөх вэ гэдэг дээр Сингапурын CPG гэдэг компанитайгаа хамтарч ажилласан. Тэгээд тухайн компанитайгаа хамтарч ажиллаад хүүхэд төлөвлөлтийг хийх нь өөрөө зөв юм байна. Тэр хүүхэд гэдэг бол хүний хамгийн чухал одоо асуудал гэх юм уу, хамгийн чухал эрхэмлж явдаг зүйл байгаа. Тэгэхээр хүүхдийн асуудлыг цогцоор нь шийднэ гэдэг нь маш том амьдралын хөвшлийг шийдэж өгж байгаа асуудал юм байна гэд хүүхэд төлөвлөлтийг хийсэн байгаа. Тэр ч утгаараа Sky Garden төсөл маань 70% ногоон байгууламжтай 4 удаагийн цэцэрлэгтэй гээд зөвхөн барилга бүтээн байгуулалт гэхээсээ илүүтэйгээр маш өөр олон одоо жишээ нь давуу чанаруудыг үүсгэн бий болгосноор буцаагаад хэрэглэгч харилцагчдынхаа бас талархлыг хүлээж байгаа болов уу гэж харж байна. Sky Garden дээр 300 хүүхдийн баг сургууль цэцэрлэгийн зохицолбор ашиглалтанд орсон явж байгаа. Одоо сүүлийн 3 дугаар баазын бүтээн байгуулалт маань 2023 онд бүрэн дуусгаар бид ажиллаж, төлөвлөн ажиллаж байна. Удаах төсөл болох. За альба зон. Төсөл төслийн хувьд бол яг энэ төслүүдээс бас нэг ялгарх онцлог нь юу вэ гэхээр завгүй залуучуудад чиглэсэн төсөл байгаа даа. Илүү одоо яг онцлог тал нь юу вэ гэхээр хүн өөрийнхөө хотхон дотроо офслох ч юм уу тийм shared office-ийн тийм боломжуудыг хангаж өгсөн. Хүүхдүүдээ бас энд салхилуулчих бас мэдээж орчин нь байна. Ажилдаа явахдаа заавал машин хэрэглээд авахгүй одоо дугуйгаар явчих хэмжээний хотын төвөөс ойр ийм нөхцөл боломжуудыг бүрдүүлж өгсөн. Тухайн хүнд чиглэсэн одоо завгүй залуучуудад чиглэсэн энэ концепцийг бүрдүүлэн ажиллаж байгаа. За дараагийн төслийн хувьд Palm Spring Resort Villa гэдэг төсөл байгаа.
энэ төсөл маань family first гэдэг концепцийг нарийн ажилладаг. Богд уулын жаргаланхын аманд байрлаж Palm Springs бол үнэхээр хүмүүсийн эрүүл цэвэр агаар тав тухтай амьдрах бүх нөхцөлийг боломжийг хангаж өгсөн. Мөн тэр орчиндөө байгаа хамгийн цогц хороолол болох юм а. Энэ дээр Clubhouse буюу нийтийн үйлчилгээнд бас нэмж баригдана. Хоттой ойрхон хэрнээ хамгийн цэнгэг агаартай боломжтой бүс байгаад байгаа. Тухайн бүст бидэд хаусны төслийг гэр бүл нэгдүгээрт гэдэг зүйлтэй байгуулан эхний фазыг ашиглалтанд өгсөн байгаад байгаа. Хамгийн түрүүнд юуг эрхэм болгоод бид нар энэ зураг төсөл концепцээ гаргадаг вэ гэхээр энд хүн амьдрна, гэр бүл амьдрна. Тийм болохоор энэ хүмүүсийн нийтлэг хэрэгцээ юу юм? Яавал энэ хүмүүс гэртээ хороололдоо тав тухтай эрүүл аюулгүй орчинд байх юм бэ гэдгийг л нэгдүгээрт мөрдлөг болгодог л да. Тийм учраас манай бүх хорооллууд энэ онцлогод туссан байгаа. TESO Properties Group маань за ирээдүйд ер нь үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаа. Өнгөрсөн жилүүдэд дөрвөн төслийн концепц бүх зүйлүүд туршлага дээр үндэслээд ер нь TESO Properties Group маань хүн төвт гэдэг яг энэ алсын хараа концепцийг бүхэл төслүүдэд баримталж явна гэдэг тулгуур болгож зогссон байгаа. За цор ганц худалдаж авч байгаа хүмүүс биш юм а тий. Хэрэглэгч, за энэ бүтээн байгуулалтад оролцсон, за гүйцэтгэгч, хүч хөдөлмөрөөр зориулж явж байгаа барилгач мөн яг манай Properties Group-ээр овоглон ажиллаж байгаа ажилчид гэсэн яг энэ гурван тулгуурт тулгуур маань хаана хин хиндээ ашигтай яг энэ концепцийг бид нэр ирээдүйн бүх төслүүдэд баримталж авч явна. За их бүтээн байгуулалтад гар бие оролцсон нийт ажилчид, за харилцагч, гүйцэтгэгч нар тухайн бараа бүтээгдэхүүнээс сонгон галга голомтоо бадраасан айл өрхөддөө 10 жилийн хугацаанд TESO Properties Group-тэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. TESO Properties Group-ийн 10 жилийн баярын мэндийг төвшүүлье. TESO-д ажиллаж байгаа саяны ярьдаг анхнаас нь эхлээд энэ TESO Group-ийн 20 гаруй жилийн түүх, TESO Property-ийн 10 жилийн түүхтэд хамт байж байгаа бид нартай энэ өсөж дэвжиж явж байгаа энэ ажилтнууд барилга барих, дараагийн үйл ажиллагаа явуулах ихтгэл үнэмшлийг илүү тод төрүүлж байгаа энэ худалданаа өвчтгүүгээр бидний бизнес, бидний амьдрал TESO оршин тогтохгүй л тийм болохоор энэ бүх гүндээ нийт ажилтнуудаа мөн бид нартай хамтран ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч, хамтрагч байгууллагууд бүтээж байгуулсан энэ хорооллуудад дахиад амьдарч байгаа гэр бүлүүд маань аз жаргалтай сайн сайхан байх болтугай гэдгийг бас хүсье өрөөё.